За нөгөө алдарт цүнх. Энэ цүнхний хариуцлагыг танай нам төлж хамтарсан засгийн газраас жигдлээ. Тендер хууль зөрчсөн гэдэг олон асуудлуудыг илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулаад ардсан намыг засгаас гаргах шаардлагатай гэдэг. Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр одоо хүртэл байхгүй гэж үздэг. Байгаа. Бид ч гэсэн өнөөдөр албан ёсны шаардлага хөрвүүлсэн байгаа гэдэг юм. Баярмал одоо самбуу цэнгүүн 3 гишүүнээс болсон гэдэг. Гэхдээ хөөгөө юм шиг байгаа юм. Ямар энийг явуулж байгаа эсрэг намынхаа явуулаад байна шүү дээ. Баярмаа гишүүн, цэнгүүн гишүүнийг хэн жагсаалтанд оруулсан? Намын бодлогыг дагдаг, багаар тоглох чадвартай хүмүүсээ жагсаалтанд оруулах хэрэгтэй юм байна. Намын дараагийн дараах хэн бэ? Цогт гэрэл гишүүн үү? Пүрэв дорж гишүүн үү? Лодай самбуу гишүүн үү? Тэгээ одоо бас дараагийн дарга нар маань их яарад авах шиг байна. Одоо намын дараагийн намын яаж сонгох? Шин дүрмээ тэр дүрмийнхэн дагуу томилогдох нь зөв. Одоогийн Монгол Ардын намын асуудал дээр ч яг тэр гарч ичгээд байгаа байхгүй юу? Энээр ерөнхий сайдтай болвол намын даргын үр гүйцэтгэх хэмжээнд л явна. Одоо намын тамганы хэрүүлэлтэд олон жил явсан. Одоо ахаад ийм нөхцөл үүсэхгүй байх зохицуултыг та хийж чадж байна уу? Угаасаа хийх ёстой. Монгол Ардын намынхан ардчилсан намын дотоод асуудалд яг яаж нөлөөлөд вэ? Манай одоо албан ёсны тамга байж хад хажуугаар нэг тамга хийгээд өгсөн шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу 2 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс авсан. Нэг тийм маш их мөнгө авч байгаа юм шиг ойлгоод байгаа. 2 тэрбумчууд их үстэй. Одоо танай намын байр хаана вэ? Ах нар маань ер нь биднээс бүр байрч үлдээсэнгүй шүү дээ.